Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор энэ жилээс эхлээд сурагчдын дөрвөн төвцийг дотооддоо үйлдвэрлэн хангаж эхлээд байгаа илээ. Үндэсний үйлдвэрлэгчид дунд сургуулийн бүхий сурагчдыг дөрвөн төвцтэй болгохыг зорин ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ жил бол сургуульд бол 52,000 орчим хүүхэд орно гэсэн мэдээ бид нарт ирсэн байгаа. Түүнээс бол нэг захиалгаар бол нэг 20 гаруй мянган хүүхэд одоо энэ шинэ дөрвөн төвцийг сонгосон байгаа. Өнгөрсөн жилүүдэд сурагчдын дөрвөн төвцийг гадаадын улс орнуудаас оруулж ирж байсан нь загвар болон чанар эдэлгээний хувьд тун тааруухан байсан. Харин энэ жилээс ийхүү үндэсний үйлдвэрлэлээ дэмжин дотоодын хоньны ноосыг ашиглан сурагчдын дөрвөн төвцийг эх орондоо үйлдвэрлэж байгаад эцэгчүүд сэтгэл хангалуун байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж дөрвөн төвц үйлдвэрлэж байгаа нь бол биш бахархгүй шүү дээ. Тэгээд яг дөрвөн төвцний хувьд бол одоохондоо манай хүүхдийн анги нь бол арай авч амжаагүй сургууль шийдвэр шийдэж байгаа. Ер нь хэрэг одоо сургууль шийдвэр бүгд аавна гэх юм бол хуцаа нь аавна гэж бодож байгаа. Энэ хуцаа нь бол ерөнхийдөө харсан. Боломжтой биш болсон. Таалагдгүй яах вэ? Дотоод хоньныхаа насыг ашиглаад хүүхдэд бол дулаахан нэвтээх нь айтаа юм хийх байх л гэж бодож штеп юм чинь. Тэгээд ер нь энэ хятадас хуурамч байгаад ирэх чи хэцүү штеп. Нэг угаагаад өчнөө будаг гарна тэгээд орхноо сэмэрчдэг. 91 цагаагаар орчны манай тохирдгүй штеп. Тэгээ Монгол хүмүүсүүд бол хүүхдүүдээ ядас руулынхаа хүүхдүүдийг тийм хоньныхаа цэвэр ноосоор хийчихсэн тийм материалтай юм өмсөн гэдэг чинь одоо их л сайхан юм гэж би бодож байгаа бит. Материалын хувьд манайд Монголд өрөмтөө хүчний үйлдвэрлэгээд бичигдсэн тийм ээ. Ер нь бол манайх ч өөрсдөө тийм юу их сайтай материалын дээр уцмуцаа эрэхтэй тийм гарах манайх ноосноодор өөрөө сайтай болтоор манай Монгол үйлдвэрлэлээс Монгол бүтээгдэхүүн Монгол даавгаар хийсэн юу бол харьцангуй сайн байх гэж бодсон. Жишээ нь одоо би өөрөө материалаа сайн мэрэгчтэй биш л дээ. Энд бол нэг жоохон юу материалууд байна. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа ч одоо сайхан л байна. Ашигтай л байгаа. Тийм ээ. Эдийн засгийн урсгал гадагшаа урсгахгүй эх орондоо шингэн ашигтай үдтэй. Шинэ дөрвөн төвцний талаар сурагчид Ястай гоё дээ би зөөлөн. Загвар нь амар гоё. Манай ангийнхан тэр дөрвөн төвцийг нь бүх хүүхдүүд авж байгаа. Тэгээд дөрвөн төвц нь би дэвтэйхэн гоё юм байлээ. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувцсыг харахад надад таалагдсан. Их гоё тэгээд зөөлөн байсан. Ийхүү үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орныхоо түүхэн эдийг ашиглан ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын эрхцээг хангаж байгаад эцэгчүүд болон хэрэглэгчид сэтгэл хангалуун байна.